Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэ болоход бэлэн болж байна. Бид бүхэн удаагийн дугаараа Өмнөгов аймгийн Баян Далайсамаас бэлэн хүргэж байна. Эртвээсээ олон 10 алдартай тэмээчид, малчид, уяачтар алдартай далай нутгийнхны тэмээний Баяр наадам 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сумын төвдөрөө зохион байгуулагдсан. За Баяр наадмын хүрээнд 4 насны хурдан тэмээний уралдаан, шилмэл буур, шилмэл инг тодруулах арга хэмжээ болон хүндэтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдсаар төлөвлөгдсөн байлаа. За ингээд Баяр наадмын албач нээлттэй арга хэмжээ боллоо. За нээлттэй арга хэмжээ Сумбар нутгийн удирдлагууд, Баян Далайсамаас төрсэн тэмээний алдарт Монгол Улсын алдарт уяач мөнх туулийн мөнх уян, тус наадмыг зорин ирсэн тэмээчид, малчид, за Баяр наадмыг ивент тэтгэн оролцож байгаа Эрмэн Зэт хариуцлагатай хэвзэд компани, Саусгов, Сенс хариуцлагатай хэвзэд компани удирдлага төлөөллүүдгээд олон хүмүүс урагдсан ирсэн байлаа. За ингээд Баяр наадмын эхэнд нээлт маань өргөн дэлгэр зохион байгуулагдаж, за нутгийн даврлаг соёлын хүмүүс аяд-дугаа өргөсөн, за хүндэтгэлийн чагнал урамшуул гардуулсан гээд олон үйл явдлаар зохион байгуулагдсан байгаа. Ингээд үзэгч та бүхэн Баяр наадмын нээлттэй арга хэмжээг бүлээн авч үзнэ үү. Сайн байцгаана уу. Майнгажуда хадган цэнгэр тэнгэрийг хураан долгох учрал дээр хадуу өвлийн жаврыг хуманзлах ёроол дээр хөх Монголын ард түмний ёроол өргөх цацал дээр хаврын тэргүүн сар жаргал цацруулан ирж байна хөөдөр тэмээний хэм Баяр наадмыг зохион байгуулж байгаа далай нутгийн зон олон дон Баяр наадмын цогтой халуумындыг өргөн дэвшүүлье. Ийхүү хүндэтгэлийн эндэртэн эрхэмсэг хүмүүсийн уран залхах таатай байна. Баян Далайсамын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буян хүүгийн наран мандах таныг гарч ирэхийг урьж байна. Мөн Баян Далайсамын засаг дарга улан барийн буян үлзий. За Баян Далайсамын улсын анхны алдарт уяач мөнх туулийн мөнх уян, Өмнөгов аймгийн Тэмээн соёл спорт уралдааны холбооны нарийн бичиг Хууатрын төр тайван, Монголын Тэмээн соёл спорт уралдааны холбооны хэвлэлийн дээдийн менежер, сэтгүүлч, тайлбарлагч Тогоо Өсрөнгийн мөнх төр нарыг хүндэтгэн хүрье. Баян Далайсамын Тэмээн соёл спорт уралдааны холбооны тэргүүн чанарын Отхонбаатрыг мөн хүндэтгэн хүрье. За ингээд микрофон Баян Далайсамын засаг дарга улан барийн буян үлзий хэлжүүлэх таатай байна. За Баян Далайсам өнөөдөр тэмээчдийнхаа төв соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэмжийг нэмэгдүүлэх, за тэмээн уралдааныг зохион байгуулах зэргээр бас Баян Далайсамын тэмээний баяр 2026 арга хэмжээ бас эхэлж байна. Ингээ Баян Далайсам бол бас тэмээчдэрээ нэлээд алдартай. За Монгол улсын анхны алдарт уяач мөнх туулийн мөнх уянаас Баян Далайсамаас төрөн гарсан байдаг. Мөн аймгийн алдарт уяач Хууатрын төр тайван, Төр удахын Бацаахан, за Бантгарын үлзий сайхан, Чанарын Отхонбаатар, мөнх уянгийн хөсөг өрөөдүй. За зэрэг аймгийн алдарт уяач бол 7 алдарт уяач ус төрсэн байна. Мөн Сумын 10 орчим алдарт уяач нар бий болсон. Ингээд тэмээнг уйж уралдуулах, мөн өсгөн үржүүлэх, тэмээнийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх, за аял жуулыг хөгжүүлэх, дагаж хөгжүүлэх зэргээр бас олон үйлчлэг давсан бас энэхүү өнөөдрийн үйл ажиллагаа эхэлж байна. Ингээд бас нийт тэмээчд маань бас эх жилдээ өнтөө сайхан уулж эх жилийг ухтахын өрөөлийг дэвшүүлж, мөн Сумын алдарт уяач нар маань аймгийн алдарт уяач нар болж, аймгийн алдарт уяач нь улсын алдарт уяач болж, улсын алдарт уяач нас мандаа уяач болохын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За мөн 2026 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн яалдар Тэмээн соёл университет албаас орж, мөн Дундгов аймагтаа бас улсын бүсийн наадмыг бас их наадам, өвлийн их наадмыг зохион байгуулсан. Энд оролцсон нийт уяачд болон манай тайлэг тэмээгийн төрүүлж, богино зайн төрүүлсэн Монгол Улсын алдарт уяач мөнх уянгийн баг, мөн бүдүүн тэмээний хайргийн 3 турсан Бантгарын үлзий сайхан аймгийн алдарт уяач, за уяач аймгийн алдарт уяач Бацаахан, Од гэрэл, Чахлан төгсөн нарт болон нийт бүсийнхаа наадамд оролцсон уяач нартаа бас баяр хүргэе тэмээчдийн хамнаас. За ингээд бас тус бас төрөн гарсан тэмээчд маань бас аймаг сүмийн сайн малчмалж
Тэмээстийнхаа үнэмжийг дэвшүүлсэн амжилт спорт нь өргөл дэшээ махын ерөөлийг дэвшүүлээ. Ингээ бүгдээрээ сайхан үнтэй сайхан уулзж өрн гавртай зулах ерөөлийг дэвшүүлж өнөөдрийн энэ хөө ажиллагаанд амжилт хүсье. Ингээд Тэгээ баруун талын одоо SGS гэдэг уурхай Баян талаас сумтай одоо 15 6 жилийн хамтаа ажиллагаатай. Энэ хамтаа ажиллагааны цаашд ч одоо улам өргөжж дэвшнэ гэдэгт бол итгэлтэй байдаг. Тэгээд
Бидний өнөөдрийн цаг гаргаж байгаа та бүхний сэтгэл зүрх гаргаж байгаа энэ бол Монголын агуу том өв соёлыг ирээдүйн хойш үедээ өвлүүлжүүлдэг том арга хэмжээ юм шүү гэж хэлээд энэ арга хэмжээнд нь өндрөөс өндөрт амжилтыг хүсье. Бид генсэд бичигдэх боллоо тэмээгээрээ баярлалаа. 김맹진긴 들고 소와 길이 하얀 나시는 날씨 해놓은 빙해다가 빙그레 되게 나시는 날씨 해놓은 거위 빙해다가 빙그레 되게 나시는 날씨 시대의 부흥도 나르만 도사 시칠이 토야 자츠로 사리리데 가왕 도수 소리기 소홀데 강강오단 태매소래 За Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээний баяр наадмын нээлттэй арга хэмжээний үеэр за Тэмээ хэмээх Тэнгэрлэг амтныг уйж хурдлуулж олон сайхан амжилтыг гаргаж сумын алдар туяачин болцол хангасан болон за Эмнэг сургалт спортын мастер цолны болцол хангасан хүмүүст шагналын одоо гардуулан өгч баяр хүргэсэн. За ингээд Өмнөг аймгийн Баян далай сумын Тэмээ соёл спорт уралдааны холбооны тэргүүн за Өмнөг аймгийн Тэмээ соёл спорт уралдааны холбооны тэргүүлэгч Чанарын Отгонбаатар за Өмнөг аймгийн Баян далай сумын уугуул аймгийн алдар туяач Өмнөг аймгийн Тэмээ соёл спорт уралдааны холбооны нарийн бичгийн дарга Хүүбаатарын төр 50 за сумын засаг дарга олон баярын буян үлзээ Ардын төлөөгчд хурлын дарга Нарман дахь тэргүүтэй албаны хүмүүс одоо тус шагналуудыг гардуулан өгч баяр гэсэн. За ингээд сумын алдар туяачаар цаг үерийн шинэ үер мөн одоо Наранбагийн Малчин Дэнсмагийн Баянбаатар сумын алдар туяач гэмэх цолнуудын эзэн болсон бол за Эмнэг сургалтын спортын мастер цол тэмдгээр баяр сайхны ууган баяр шагнуулсан юм а. Авзангийн отгон баярын одоо урдны шар хатар дунд одоо уршиж харагдаж байна. 98 дугаар одоо урдааны зүүнээс Өмнөг аймгийн Баян далай сумын уяач мөг насангийн өсгөөлийн одоо хурдан цаатлаар одоо наатлаас одоо 3 удаа гарч ирсэн харагдаж байна. За хамгийн наатлаар одоо 33 дугаар одоо урдааны зүүнд урдсан. Өмнөг аймгийн 3 төсвийн аймгийн залуу сумын алдар туяач Асын бүрдэрч. За ингээд бүрдэрч намсраж өөрж өдөлж байгаа одоо урдан шар хатад гараад ирсэн харагдаж байна. За араас нийж байгаа татууд бол за энэ жил одоо хурдан байгаа да. Өмнөг аймгийнхаа 2 бүсийн уралдаанд даяар игдсэн. За дунд гомс улсын бүсийн уралдаанд одоо аяар игдсэн. За Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдарч Бантгарын үлзий сагны одоо урдан шараа 5 дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд ихний тавьсан. За 3 дээр араа пар одоо гарч ирсэн харагдаж байна да. Өнөөдөр одоо Өмнөг аймгийн Баян далай сумын Монгол улсын алдар туяач мөхтүүлийн Мөнхөөнгийн одоо уян дээрээс одоо марцсан араа пар одоо гараад ирсэн. Тормондоо одоо улсын баяр наадмаас айргжсэн ийм одоо урдаа 2 дээр одоо гарч ирсэн байна. За 3 дээр Өмнөг аймгийн 3 төсвийн уяач Асын бүрдэрчийн одоо урдны шараа. За цааталт нь одоо Өмнөг аймгийн Ноён сумын аймгийн алдар туяач Жавцангийн отгон баярын одоо урдны шараатыг түүний ихнэр одоо аймгийн алдар туяач Додин жилийн цэцэгмаа гэгч одоо удсан одоо гараад ирсэн байна. За цаатлаар одоо Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдар туяач Бантгарын үлзий сагны одоо урдан шар хат одоо гараад ирсэн байгаа харагдаж байна шүү. За өнөө жилд бас аргагүй одоо хурдан байгаа. Баян аймгийн шинж ирсэн мөяач Содогийн одоо ботхон тийм ээ. За одоо жоо хойшлоод харуулъя. За энэ шар хат бол одоо Өмнөг аймгийн 3 төсвийн сумын алдар туяач Нянтангансын одоо хурдан аврах шар хат байна үзэгчтэй. Өнөө жил одоо дундгой өсгөн болгоцсон улсын баяр наадмуудаас аман үзүүнд одоо хурдчаад ирсэн. За аймаг бүсийн олон наадмуудад иргэдэд төрүүлж ирсэн ийм одоо хурдан хатууд өнөөдрийн баяр наадмын одоо хурдан хатны уралдааны 6 дээр одоо гараад ирсэн байна. Хэд 7 дугаартай уралдааны зам дурдсан Өмнөг аймгийн Сэврээ сумын уяач ууган баярын одоо Нангийн ууган баярын одоо хурдан хатад гараа авчлаа. Зарын датнуудыг харуулнаа. 37 дугаартай уралдааны замд одоо морцсон Өмнөг аймгийн Сэврээ сумын уяач давааг ариун болдоо одоо урдаад байна. За одоо авчлаа. За ингээд ихний 9 хатууд бол ингээд арын хатнуудаас нэлээд сэрхэн болсон 6 хатны хооронд бол зузаахын өрсөлдөөнө гаргаж иж
төрөө хариг одоо шийдэх байх. За энэ донд одоо Өмнө Говьмгийн Сэврээ Сүмийн Монгол Улсын алдартай сумын алдартай байж Нянтан ганцгийн авраг шар тэмээ одоо уршилж байгаа. Аймаг улсын олон наадмууд аюулдуулсан. Энэ жил одоо бас Дунд Говьм зохион байгуулагдсан тэмээн дээрээс наран орхон улсын баяр наадмын одоо аман үзүүдэд оролцоод ирсэн одоо урдаа хатад одоо өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдаанд одоо орсон тэр цаатлаасаа одоо 2 удаа орж ирж байна. 5 дээр явж байна гэсэн үг. 5 дээр одоо орж байна. За араас одоо уршилдаг хатад өнөөдөр нэг аргагүй хурдан байгаа юм байна да. Өнгөн дээр одоо гараад ирсэн уршиж байгаа харагдаж шүү. За хөх тэмээ одоо хүзүү тавиад хурдан хатныхаа уралдааныг хөдөлсөн. За одоо нэг ташуур одоо өгөөд жоо хүн дээрүүлэх чишээ хандж байна хөх тэмээг. За хөхтөө ишнийг хөвөлцөх юм бол одоо ганган шугуур уралдааныг гаргандаа үзэгчтэй. Өмнө Говьмгийн баян талаас Монгол Улсын алдарт байж мөнх төлөв мөнхөө ингэж одоо алдарт уяач байна. Монгол Улсын алдарт яаж туг шар тэмээгээр нь одоо Монголда алдахгүй хөх тэмээ бол одоо туг шар дээр авдгаар дурус дийж уралдаад байдаг бас нэг тийм одоо зүйл байдаг шүү дээ. Энэ хоёр чинь эцэг нэгтэй их тустай хоёр тийм ээ. За энэ хоёр тэмээ чи хөх тэмээн дээр очихнууд байна. 4 дээр Нянтан ганцгийн одоо урдан шар тэмээ. 5 дээр араа фор одоо оршиж байгаа үзэгчтэй. За Асын бүрдүүлчин одоо урдан шар тэмээ сая нэг цаг үүж яваад явсан. За улаан тэмээ чи хөх тэмээн дээр очиход золбооч одоо золбоолог унсандаа зөрөгтэйсээ явууллаа да. Хаа хөх тэмээн дээр оцсон. За одоо эндээс нэг 50 метрийн за үлдсэндээ өзөрөө уралдаа өнгөтэй сайхан болж үзэгчтэй эрхэм өнөд үзэгчтэй таагүндээ бидхэн Өмнө Говьмгийн баян далаас 2026 оны баян наадмыг одоо өргөж байгаа. За буруу талаар нь нэвт туллаа үзэгчтэй. За ингээд Өмнө Говьмгийн баян далаас аймгийн алдарт туяаж Бантгарын үлзий сайхны одоо ордон улаан тэмээ баян далаас хаан баяр наадамд төрүүлэн ирж төмөн олныг одоо байсгаж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй харж байна. За үзүүр дээр нэвт тулд юм байна. За амын үзүүн дээр Өмнө Говьмгийн баян далаас Монгол Улсын алдарт байж мөнх төлөв мөнхийн уралдуулж байгаа Ганжигүрийн одоо хурдан улаан хатад одоо амын үзүүнд одоо ордолдоо үзэгчтэй. За 3 дээр Асын бүрдүүлч одоо ордон шараад. За айргийн 4 дээр Өмнө Говьмгийн Сэврээ Сүмийн сумын алдарт байж Нянтан ганцгийн одоо ордон шараад одоо авраг шараад айргийн 4-д одоо ордолдоо. За 5 дээр Өмнө Говьмгийн баян далаас Монгол Улсын алдарт байж мөнх төлөв мөнхийн уяндраас мордсон Баасангийн Ганжигүрийн одоо хурдан араа пар одоо ордолж байна. Ганжигүрөөр унцсан байгаа харагдаж байна шүү. За өсвөрийн уралдаан бол үзүүштэй сайхан боллоо. Бантгарын үлзий сайхны улаан хат бол аргагүй одоо энэ жил бас хурдан байгаагаа нотолж байна. За арын 2 одоо хат маань одоо орж иж байгаа харагдаж байна. За энэ одоо 6 дээр бол Өмнө Говьмгийн Сэврээ Сүмийн яаш их цэцгэн гамбатын одоо ордон шараад 6 дурлалаа. Уул нь хадуураагүй бол одоо бас сайхан уралдааны хийвэл хадуур сар бол одоо орж иж байгаа харагдаж байна. За 7 дээр Өмнө Говьмгийн ноён сүмээ Жавзангийн отгон баярын одоо ордон шар хат одоо орж ирлээ. Тийм ээ. Сумынхаа баяр наадам сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Баяр наадмынхаа одоо сэтгэлээс уучлаарай. За баярлалаа сумынхаа наадам улаан дамаагийн төрүүлгэлээ. Одоо сумын зохион байгуулалт сайхан тэнгэр газар сайхан ивент нартай уртай сайхан өдөр байлаа. За улаан тэмээний талаар манай үзэгч дэлгэрэнгүй мэдээ. За улаан тэмээ Баян хонгор аймгийн Шинжээч сумын Содоо гэдэг найз юм аа тийм ээ. Батуйн найзаараа дамжуулж авсан би. Тэгээд одоо улаан тэмээ аймгийн хаан 2 бүсд харагдаад улсын бүс цаа харагдаад өнөөдөр сумын дараа төрүүллээ. Баян талаас сумдаа ирж шар тэмээг харагдууллаа. Баяр сэтгэл авах. Оо баяртай байна. Өнөөдөр ирээд баян талаа дайргийн 3-аар тоглоо. Шар тэмээ байна. Сая 29-нд өмнө 28-нд 3 төстэй очиж хайргийн 5-аар хөрмөнд 25 бас хайргийн 5-аар тагчаад 3 давхар үе гараад. Ирээд бас хайрглаа сайхан байна. Тэмээний удам өгшөөлөө. За тэмээний удам өгсөлг бол манай Самбаахын ботон тэмээ байгаамаа. Тэгээд буур нутгаар мөнгөлөх ширв. Баяр наадам сайхан хайрагдлаа баяр хүргэе. За баярлаа. За шаратныхаа тухай сайхан ярив. За шарат миний өөрийн ботгон тэмээ. Эцэг тал нэг л гэвэл Баян хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт уягч гал багаас нэг буур авч. Тэрний төлөв гай. Эхэн л манай өөрийн ботгоо. Ботгон тэмээ. За баяр. Ботгон тэмээ шүү. За. За. За энэхүү Өмнө Говьмгийн Баян талаас сумын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын үеэр одоо зохион байгуулагдсан. За хурдан тэмээний уралдаан буюу хурдан хатны уралдаан төрүүлж яригдсан хатнуудын бай шиглэлийг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд хурдан хатны уралдаанд аргагүй одоо бас энэ цагт одоо хордолж байгаа Баян талаас сумын Улас аймгийн одоо баян наадамд амжилттай оролцож байгаа шилдэг шилмэл одоо хатнууд одоо оролцсон байгаа. За ингээд төрүүлж яригдсан хатнуудын бай шиглэлийг сум орон нутгийн удирдлагууд, багийн удирдлагууд, баян наадмын зохион байгуулагчийн зүгээс гардуулан өгч баяр хүргэж байна. Өрөмжлөлмийн талд мөнгөн шагналаар одоо чагнаж одоо баяр хүргэж байна. За энэ ташин дуулахад Өмнө Говьмгийн Баян талаас сумын
одоо Тэмээний баяр наадмыг Ирмүн зээр хариуцлагатай явуулж компани за Саус говь Сен хариуцлагатай явуулж компани хамт олон бас ивент итгэж оролцож байгааг дуулгаад таатай байна. За ингээд хурдан атны уралдаанд төрүүлж ярих цаатуудын байшинлыг ардуулан өгч баяр хүргэлээ. Тэгэхээр өмнө говийн Баян далай сум маань бас Тэмээчдийн баяр наадмыг өргөн дэлгэр сайхан хийж байна. Бас Тэмээчд уяачд маань бас өргөнөөр хөрөлцөн ирсэн байна. Баяр наадмын сэтгэлээ манай үзэгчтэй болчихгүй да. За өнөөдөр бас Баян далай сум маань Тэмээчдийнхаа одоо арга хэмжээг нь зохион байгуулад Тэмээчдийн одоо баяр 2026 арга хэмжээгээ хийж байна. Тэгээ нийт одоо Тэмээчд маань бас энд идэвхтэй сайхан оролцож олон хүний бүрэлдэхүүнтэй бас сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд өнөөдөр бол бас Баян далай сум бол бас Монгол Улсын анхны алдарт байж бол Баян далай сумаас төрсэн хүн байдаг. За Баян далай сум бол бас өөрөө анхдагчдын бас нэлээд өлгийн нутаг байдаг. Аймагт одоо анхны сум, анхны одоо эвлийн өөр тэгэл одоо анхны гавьяа тэтэр гэдэг бас нэлээд алдартай хүмүүс Баян далай нутгаас буюу энэ говь гурван сайхан уулаас төрсэн байдаг. Тэгээд өнөөдөр бас тэрний нэгээр бас Монгол Улсын анхны алдарт байж бол Баян далай сумаас төрсөнд нь бол бид хүн бас бахархаж байдаг. Тэгээд өнөөдөр бас манай Монголын мөнхийн одоо Монгол Улсын алдарт байж болсноос гадна одоо аймгийн алдарт байж 6-7 алдарт байж төрсэн байна. Сумын алдарт байж бол бас 10-аад төрсэн байна. Энэ сайхан уяач нар маань бас Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх мөн одоо энэ Тэмээний өв соёлыг одоо цаашид уламжлан хөгжүүлж залуу үедээ одоо үе дамжуулж үлдээх. За өнөөдөр бас аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа нөхцөлд бол бас манай Наранбаг болон сумын төв дээр бас Тэмээний арга хэмжээ хийхээр бас аялал жуулчлалын хүмүүс ирж ажилладаг. Ийм бас онцлог болсон байгаа. Тэгээ бид хүн бол бас энэ Тэмээтэй алдаршуулах Тэмээний өв соёлыг хөгжүүлэх энэхүү ажлыг бас жил болгон тогтмол хийгээд ингээ бас сүүлийн 2-3 жил явж байна. Тэгээд өнөөдөр маань бас саяхан болсон одоо улсын бүсийн наадамд маань Дундгой аймагт болсон. Тэгээ энэ өвлийн их наадамд бол бас Баян далай сумаас манай аймгийн алдарт байж Бантагрын улсын сайхны ятан тамиа бас айргийн 3-т хурдлж. За мөн одоо Монгол Улсын алдарт байж Мөнхтөлийн мөнхийнгийн тодлоо маань бас төрүүлж. За Мөнхтөлийн мөнхийнгийн бас бөөхө буюу одоо авраг хөх тэмээ мөн одоо шар тэмээ. За араа багсын одоо тэмээнүүд маань богино зайд бас сайхан төрүүлж ингэж бас нутаг орныхоо нэрийг гаргаж амжилттай оролцсон байгаа. За үүнээс гадна бас аймгийн алдарт байж Бат сайхан, за сумын алдарт байж Одгэрл нар маань бас нөхөө арга хэмжээнд сайхан оролцоод ирсэн байгаа. Тэгээд манай уяачд бол бас одоо улс аймгийн бүсийнхаа наадамд одоо бас нэлээд идэвхтэй сайн ордог. За Тэмээчд нь их хурдан байгаа учраас бас нийт Тэмээчдтэй өнтөө сайхан уулж одоо 9 тэмээ болгоно хурдан байхын ерөөлийг өргөн дэвшүүлээ. Мөн одоо сайхан ос болон одоо шилмэл буур хат ингээд манай сумаас бас нэлээд оролдог. Энэ арга хэмжээнд оролцсон Тэмээчдтэй бас амжилт хүсэж байна. Тэгээд дараагийн сайхан тэмцээнүүдэд амжилт гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. За тэгээд наадам маань бас өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдж байна. Тэгээд бас дэмжээ оролцож байгаа, ивент итгэж байгаа, хамтран зохион байгуулж байгаа хувийн албан байгууллагуудаа хандж бас салгал төвшүүлэх байна. За өнөөдөр бас энэ Баян далай Тэмээний 2026 арга хэмжээ болон за маргааш малтын зөвлөгөөн болно. За малтын зөвлөгөөн болоо 2 өдөр бас малтынхаа дунд спортын арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. За энэхүү бас нийт арга хэмжээг ивент гэж одоо манай Тэмээчдээс бас за Хөөатрын гэрвэл мөн Монгол Улсын алдарт байж одоо Мөнхтөлийн мөнхийнгийн гэрвэл за мөн Улсын сайхны гэрвэл гэдэг одоо бас Тэмээчд манаас энэхүү арга хэмжээнд хамтарч зохион байгуулж байгаа. За үүнээс гадна бас Өмнө Говь аймгийн нутагсар дуулуурхай явуулдаг одоо бас Саус говь Сенс компаниас ивент гэж мөн одоо Ирмүн зард гэсэн компаниуд бол хамтран одоо зохион байгуулж оролцож байгаа. Энэ компани хамт олондоо болон малчид иргэд Тэмээчдтэй бас одоо сумынхаа нийт арддаг юмнаас нь ажил үйлдэлд нь үргэлж өгөөд байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд энэхүү бас цэгцэрлэг зээг үж байгаа нийт үзэгч та бүхэндээ бас өнтөө сайхан уулжаад өрн хавртаа залхах ерөөлийг өргөнжүүлээ. За Тэмээн сүргүүн бас түм умаар өсөн үржих болтугай. 16 дээр ирсэн байна. За орж илүү. За тод улаан чинь бол нэлээд ширүүгөө үлдээ гарлаа да үзэгчтэй. За тод улаан хөдлөд одоо гарсан. Ард дээр нь Өмнө Говьгийн Номгон сумын уяач Баян жиргэн Батбай Отгон бэлгийн одоо хурдан дайлаг бол 2 дээр одоо гарч байгаа гэж байна. Өмнө Говьгийн Баян далай сумын аймгийн алдарт байж Төрөөдрхийн Бат сайхны шоу галтар 3 дээр үзэгчтэй. За 4 дээр хэний тайлаг гардаа гарч ирсэн байна. Өмнө Говьгийн 3 дэсэм байж Эрдэнэгийн сайн хүүгийн одоо хурдан сайн шар тайлаг. Ус бүсийн наадамд бас одоо айргажсэн тайлаг одоо 4 дээр одоо гарч ирсэн байна. Өмнө Говьгийн 3 дэсэм аймгийн алдарт байж Урам цэцгийн дөм баярын одоо улаан тайлаг 5 дээр одоо гарч ирсэн багтаж байна. 6 дээр 70 дугаар дуртаны зурсан Өмнө Говьгийн 3 дэсэм Томьёо алдарт байж Саранцайгийн Мягмар сүргийн хурдан тайлаг. Энэ бөө тайлгнуудтай шүү. За тайлаг одоо гараад ирсэн багтаж байна. За ард дээр 01 дугаар уралдааны зэмд одоо мордсон хурдан тайлаг гарч ирсэн. За энэ одоо Өмнө Говьгийн Ноён сүмээ Чавцангийн Утган баярын одоо хурдан шар тайлаг юм аа.
За ингээд одоо тоодуулаан бол одоо хурдан тайлгны уралдааны хөтлөөд нэлээд ширүүг үлдээ гараа явцсан. За номгоны ятган бэлгийн одоо хурдан тайлаг 5 6 дээр 3 дээр одоо оршиж байгаа. За 11 дугаартаа хурдан тайлаг бол одоо Өмнөг аймгийн 3 дэсмийн Ширдээгийн сайн хүүгийн одоо хурдан шар тайлаг юм аа. За Урмалцгийн Төм баярын одоо хурдан улаан тайлаг бол 4 дээр үзэгчтэй. За энэ одоо хурдан тайлаг бол өөрөөх нь гал төлөө ботхон тэмээ шүү үзэгчтэй. 19 дугаартаа уралдааны Өмнөг аймгийн Намган сүмийн яаж отхон бэлгийн тайлаг 3 4-ийн бөөрн дээр одоо оршиж байгаа. Отхон бэлгийн тайлаг одоо 3 4-ийн бөөрн дээр одоо оршиж байгаа. Шар тайлаг одоо гараад ирсэн. За өнгөнийхөө 2 тайлыг одоо харуулъя. За аргагүй одоо энэ цаг хордолж байгаа улс бүс аймаг сум орон нутгийн чанартай олон наадамд төрүүлж одоо айрагдж байгаа шоу галтар 2 дэш үзэгчтэй. Баянгор аймгийн Шинжин сүмээ аймгийн алдартай Хандумрын мөнгөтийн ботгон тэмээ. Өмнөг аймгийн Баян далай сүмээ аймгийн алдартай Төрөдрхан бацаахны шоу галтар 2 дээр одоо гарч ирсэн байгаа. Жоохон ойртой яваа. Шоу галтар 2 дээр одоо гарч ирсэн байгаа. Тэмээндээ жоохон ойр. За ингээд хурдан тайлагны уралдааныг Өмнөг аймгийн Баян далай сүмээ Монгол улсын алдартай мөнхтөлийн мөнгөний гүйж бодлож байгаа. Өмнөг аймгийн Баян далай сүмийн засаг дарга Улан баярын буян үлзгийн одоо тоодуулаан хөтөлсөө үзэгчтэй. Тормон цагаас тодорч уралдсан. Энэ жил одоо улсын баяр наадамдаас төрүүлчихэд одоо ирсэн дундгай өнгөцгөн бодсон тэмээн дээрээс наран орхон улсын баяр наадамд ойртор одоо тоодуулаан бол одоо хөтөлсөө төрүүлсэн үзэгчтэй. 6 дээр бол одоо Өмнөг аймгийн Намган сүмээ Жовтгон баярын одоо хурдан тайлаг одоо орж ирсэн. За 7 дээр Өмнөг аймгийн 3 жилсмээ сумын алдартай Саран Тойгийн мөнгөсөнг одоо хурдан хөрөн тайлаг гэсэн. За энэ 2 тайлаг бол одоо 6 7 дээр одоо оршиж байгаа. 6 7 дээр одоо гараад ирсэн. Хурдан тайлагны уралдааны 6 7-гийн 2 тайлгийг одоо үзэгч таахында харуулж байна. За ингээд бид хүн тав хүндээ Өмнөг аймгийн Баян далай сүмийн 2026 оны одоо тэмээний баяр наадмыг одоо үзэгч таахында хүргэж байгаа. Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдаан туш Урмалцгийн Төм баярын одоо хурдан улаан тайлаг бол 4 дээр одоо оршиж байгаа бол за 3 дээр Өмнөг аймгийн 3 дэсм байж Эрдээгийн сайн хүүгийн одоо хурдан шар тайлаг 3 дээр одоо гараад ирсэн. 3 дээр одоо гараад ирсэн байгаа. Эрдэнэгийн сайн хүүгийн хурдан тайлаг одоо 3 дээр одоо гараад ирсэн. За ингээд одоо 3 4 5-ын тайлагнууд одоо ингээд явж байгаа. 3 жил дараалаад 4 улсын баяр наадамд одоо айрагдсан ийм л одоо хурдан тайлаг дөө. За энэ дэшээ бол одоо олон наадмын өнгө олон наадмын одоо бас төрөө айраг бол манай тоодуулаанд байгаа. Тэгээ олонний хил амаа хацгаа тусах хаа. Мөндөд наадамчтай. Өмнөг аймгийн Баян далай сүмийн 2026 оны нэмэгчдийн одоо баяр наадам өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдаж байна. Ингээд Баян далай сүмийн 2026 оны нэмэгчдийн баяр наадмын хурдан тайлаг одоо барайнд орж ирэхэд Өмнөг аймгийн Баян далай сүмийн хараад Алтай 92 группийн үеаж Монгол улсын алдарт уяаж мөнхтөлийн мөнхүйнгийн тоодуулаа төрүүлэн ирж төмөн олныг босгож байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй харж байна. Алтай 92 группийн үеаж мөнхтөлийн мөнхүйнгийн тоодуулаа сумынхан баяр наадам төрүүллээ үзэгчтэй төрүүллээ. Холхон тасархаа гоёхон ганганхан шуган одоо төрүүлж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй харж байна. Баян далай сүм 2026 оны тэмээний баяр наадмын хурдан тайлаг барайнд орж ирэхэд Өмнөг аймгийн Баян далай сүмийн аймгийн алдартай Төрөдрхан бацаахны шоу галтар шоу одоо уралдаан хийж одоо орж иж байна да. За ингээд одоо амын үзэнд одоо ордлаа. Живэр чин цолбор олж байгаа юм. За 3 дээр 11 дугаартаа уралдааны дунд орсон Өмнөг аймгийн 3 дэсмийн үеач Эрдэнэгийн сайн хүүгийн одоо хурдан шар тайлаг айргийн 3 тодоо хурдлаа. Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдартай үеач Урмал цэцгийн Дүн баярын одоо улаан тайлаг айргийн 4 дээр орж иж байгаа шиг харагдаж байна. За тийм байна. Урмал цэцгийн Дүн баярын одоо улаан тайлаг айргийн 4 тодоо хурдлаа. За айргийн 5 дээр Өмнөг аймгийн Ноён сүмийн аймгийн алдартай Жавзангийн Отгон баярын одоо хурдан шар тайлаг айргийн 5 тодоо хурдлаа. За 6 дээр энэ Өмнөг аймгийн Намган сүмийн уяач Отгон бэлгийн одоо хурдан тайлаг 6 тодоо хурдулж байна. За 7 дээр Өмнөг аймгийн 3 дэсмийн сүмийн алдартай Саран Тойгийн мягмарсангийн одоо хурдан хөрөн тайлаг 7 тодоо хурдулж байна. За ингээд энэ 7 тайлаг бол арын тайлагаас холгоо орж байна үзэгчтэй. Мөнхтөлийн мөнхүй алдарт маань өнөөдөр нутгийн наадамд сайхан наадж байна. Баяр наадам хэсгэлээ босхгүй тий. Манай сүмийн наадам сайхан болж байна. Гэхдээ сумынхаа наадамд жаргалцаа цахаа ариг төр авсандаа баяртай байна. За хэдэн дөр хөдөө ариг авч байгаа. За Хөгтөмбө манай үзэл араб дөр 5-аар орлоо. Монгол сар маань богиндон төрүүллээ. Тоодуулаан тайлагнд төрүүллээ. Нутгийн олноос хага ирүүл мишгэл. За одоо нутгийн олондоо Канамаг
дэмжиж гэж Монгол улсын алдарт болгоод манай самхийг дэмждэг. Тэгэхээр баярлалаа л гэж. За. Таныг одоо ивент итгэж оролцдог. Одоо Алтын говь группийн хамт олондоо. За одоо энэ жил Алтан эрен компани захирал мөнх очиртоо баярлалаа. Энэ жил намар уяа эхлэхэд надад орж ирсэн маягтыг авч өгсөн. Одоо тэр машинаар би энэ жил олон хайрыг түрүү авлаа. Тэгэхээр сайхан байна. Шоу ахалтар өнөөдөр сумынхаа наадамд амуу зүйлээ баяр хүргэе. За баярлалаа. Баярлалаа сумынхаа наадам тайлг амуу зүйл баяртай байна. Нутгийн олноос сайхан баяр юм шиг. За нутгийн олон одоо баярлалаа сумынхаа өмнө говь одоо Тэмэн соёл уралдааны холбооноос цагаан боголж байгаа. Баярлалаа сумынхаа Тэмээний уралдаа зохиож байгаа сумынхаа бүх уяста баяр хүргэе. Тайлг харагдуулаа баяр хүргэе. За баярлалаа. За тайлгын халаар өөргөө хэлцүүл ярих байна. Миний тайлбар Баян хонгорын шинжээч төгсөлтэй. Эрдэнэ мөнгө хичээ ботхон тийм ээ. 8 уралж байна. 2 төрүүлээд тэгээ бас аймгийнхаа баруун бүст харигдсан. Сая 2 хоног өмнө сумдаа харигчаад ирсэн. Улаан тайлг сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Би өнөөдөр сайхан харагч миний улаан тайлг харгийн дөрөвт орлоо. Сая зүүн бүсийнхаа наадамд бас харгийн дөрөвт орсон. Баруун бүсийнхаа наадамд харгийн 5-т орсон. Одоо тэгээд ингээ сайхан наадам болж байна. Өнөөдөр бас сайхан баяртай байна. За Өмнө Говь аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшинлыг гардуул харах хэмжээ явагдаж байна. За аргагүй л одоо энэ цагт одоо хурдалж байгаа тод улаанаас эхлүүлээд Өмнө Говийн төдийгүй одоо бусад аймагуудад дийлж одоо олон амьтад гаргаж байгаа ийм одоо тайлагнууд уралдлаа. За ингээд одоо хурдан тайлагны уралдааныг одоо төрүүлж яригдсан тайлагнуудын байшинлыг Сумар нутгийн удирдлагууд, багийн удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулагч ивент хэрэгчдийн төлөөлөлд одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд одоо хурдан тайлагны уралдаан буюу одоо хурдан тэмээ баяр наадмыг Ирмэн зэт хариуцлагатай бицэд компани, Совс говь Сенс хариуцлагатай бицэд компани хамт олон бас ивент итгэж хамтран оролцоо гэдгийг тулахад таатай байна. За эргэж байна. За ингээд Өмнө Говь аймгийн Баян далай сум зохион байгуулж байгаа 2026 оны Тэмээчдийн баяр наадмын шилбэн тайлагны уралдаан эрэг сайн өнгүүд одоо Өмнө Говь аймгийн Баян далай сум аймаг алдартай Алтан цэцгийн одгирлын одоо хурдан шар тайлаг хурдан тайлагны уралдааныг хөтлөөд орсон бол хоёр дээр энэ Өмнө Говь аймгийн Баян далай сумын уяач цаг үеийн шинэ үеийн дөлгөөн шар одоо хоёр дээр гарсан байна. Энэ жил одоо уралдсан болгондоо сайхан хурдан байгаа. За гурав дээр хэний тайлах гадаа гарч ирсэн байна гэж байна. Өмнө Говь аймгийн Сэврээ сумын сумын алдартай Тоогүйн Батулдны итгэл шар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За Төмнөсөнгийн шар тайлаг чинь цаашаа цогоотож байгаа хадуураад явж шиг болох юм. Нуус галтар ус одоо хадуураад энэ ар дээр явж байгаа харагдах юм. Өмнө Говь аймгийн Баян далай сумын Хамбатын жавхан төгсийн хосоотын жавхан төгсийн урд нь нууц галтар явсан. За тэр Төмнөсөнгийн тайлаг бүр цаашаа хадуураад одоо явчлаа да. За ингээд наалт нь одоо энэ 3 дугаар уралдааны төлөв Өмнө Говь аймгийн Хөргөн сумын Баян мөнхийн дээр цамбог одоо ордон хөх тайлаг одоо энд одоо оршиж байна. Цаатлаар одоо нууц галтар ус нэлээ хадуураа цаашаа явчлаа. За энэ 3 тайлаг нөгөөний 3 тайлагны хамгийн наалтаар бол Өмнө Говь аймгийн Баян далай сумын уяач цогёрын шинэ үеийн одоо ордон дөлгөөн шар одоо оршиж байгаа. За дөлгөөн шарууд одоо Өмнө Говь аймгийн шинжил сумын аймаг алдарт уяач Гамбатын ганд бүрийн мөнгөтийн одоо ботхон тэмээ үзэгчтэй. За дунд нь бол 51 дугаартай уралдааны зөв тодоморцсон. Өмнө Говь аймгийн Баян далай сумын аймаг алдарт Алтан цэцгийн одгирлын хурдны шар тэмээ одоо өгшилж байна. Шарат. За бүр цаалтаа нь одоо Өмнө Говь аймгийн Баян далай сумын мөнгө насан дөсгөөрийн одоо хурдан хар тайлаг. Дөрөв дээр Өмнө Говь аймгийн Сэврээ сумын сумын алдартай Тоогүйн Батулдын одоо хурдан шар тайлаг. Тав дээр Өмнө Говь аймгийн Баян далай сумын аймаг алдарт уяач бас өрөөлийн сутын одоо бариулын бас сутын хөө жавхлан аймаг алдартай жавхлан төгсөө одоо хурдан тайлаг бол тав дээр одоо гараад ирсэн. Одоо манай Баян далай сумын хэм бол одоо наран мандах наран одоо Тэмээс спорт уралдааны холбооны хамт олон маань бас үзүүлж байгаа гэдэг бас та бүхэнд бас хэлхийн зүйтэй байхаа. Тэгээ өнөөдөр бас сумынхаа иргэдийн төлөөлөгчд уур засаг даргын 5 газартаа хамтарч энэ цаг баяр наадмуудаа хийж байгаа. За ингээд одоо 1 км-ийн зайл үлдлээтэй цаг үеийн шинэ үеийн одоо хурдан тайлаг өнгөн дээр одоо гарч ирлээ шүү үзэгчтэй. За ер нь одоо цог үзүүрлэг одоо ингээд сугараад одоо гараад ирдэг те. Өмнө Говь аймгийн Баян далай сумын яач цогёрын шинэ үеийн одоо хурдан шар тайлаг Баян хонгор аймгийн шинжил сумын аймгийн алдартай ганд бүрийн мөнгө одоо Монголын одоо ботхон тэмээ үзэгчтэй. Тэртээ 1989 онд Монгол улсын аварга малчин одоо тэмээчин болж байсан Цэдэн дэржийн одоо
ган төмрийн хүн мөнгө бат уу одоо Монг гэдэг хүний одоо ботхон тэмээнүүд энэ цаг үед одоо олон сайхан одоо амжилтыг гаргаж байгаа. За ингээд одоо шинэ үеийн одоо цог хурдан тайлг бол одоо хөнгөн дээр одоо гараад ирсэн. За араас одоо зүтгээд итгэл чар одоо хоёр лөө одоо орж ирж байгаа шиг байна. Цаатлаар нууц галтар одоо ороод ирсэн. За 54 дугаар уралдааны тэмцэн Баяндаалаас мэж мөг насангийн өсгөө хоёрын тайлэг 4 дээр 5 дээр Өмнө Гоомгийн Баяндаалаас мэ сумын алдар тувьяач хиний тайлэг одгөрлийн алтан цэцгийн одгөрлийн тайлэг гэдэг. За үзүүрийн тайлгнуудын хооронд үзүүштэй цаг уралдаан болох нь харахгүй чансаатай чадвартай ийм одоо чансаатай уралдаан болж байгаа нь одоо эндээс одоо харагдаж байна. За цог үрийн шинэ хоёрын тайлэг ч юм бол цоглог шүү дээ. Дүлгэн шарчин дөмөкгүй уралдааны гарганда ингээд одоо сугарч гараад байдаг ийм одоо хурдан тайлг бол яах нарахгүй. Одоо цог үрийн шинэ хоёрын одоо хурдан тайлгийн байгаа үзэгчтэй. Өмнө Говь аймгийн Баяндаалаас мэн 2026 оны Тэмээчдийн баяр наадмын хурдан шилбэн тайлэг барианд орчод Өмнө Говь аймгийн Баяндаалаас мэн уяач цог үрийн шинэ хоёрын дүлгэн шар дөмөкгүй уралдааныг гаргаж төрүүлэн ирж төмөө олныг баясгаж байна. Дүлгэн шар төрүүлээ үзэгчтэй. За амун үзүүнд Өмнө Говь аймгийн Сэврээ сумын сумын алдарт уяач Тогоо Хөгөн Батулдын итгэл чар амун үзүүнүүд ордолж байгаа харагдаж байна. За ардлаар хоёр тайлыг явах гэж байна. Жоо ийшиж. За ингээд одоо өрсөн. За нууц галтар бол одоо жавхан төгсөө нууц галтар одоо бас за таадруулж хасах. За бас барианд одоо орж иж байгаа. За аль нь одоо эргээд төгсөж байгаа. За ингээд нууц галтар бол 3 за 4 5-аар удаж энэ хоёр орчлоо. 54 дугаартай уралдааны тэмцээн Мөг насангийн өсгөөний одоо хурдан хар тайлэг 3 дээр алтан цэцгийн одгор алдартын одоо хурдан шар тайлэг 5 дээр Өмнө Говь аймгийн Баяндаалаас мэн аймгийн алдарт уяач Хосотын жавхан төгсгийн одоо хурдан нууц галтар одоо хурдалж байна. За бас одоо сонирхолтой сайхан хуралдааныг гаргалаа. Эхний 5 тайл ингээд тасаргаа орж ирсэн байгаа. Төлгөө шар маань одоо сайхан нутгийн наадам төрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдөр нутгийн төвчөн дээр сайхан төрүүллээ. Сумын алдартай аваа сайхан. Сумын алдартай мөн мэлээ сайхан дөлгөн шар маань сайхан төрүүллээ. Тэгэхээр маш өндөр байна. Тэгээд тусал дэмждэг гэрүүлэх аав ээж хоёртаа тэгээд тусал дэмждэг тэмээ хоёртаа тусал дэмждэг Монгол Улсын алдарт байж мөнгөтөл мөнгө яах та од гэрэлх та бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлье да. Итгэл чар маань өнөөдөр сайхан уралдаж Баяндаалаас байхan баяр наадамд сайхан хайрыг одоо нэмлээ баяр хүргэе. За баярлалаа. Итгэл чар маань өнөөдөр Баяндаалаас байхan наадамд ирж оролдож ам үзүүллээ. Сайхан байна. Удам өгшийн талаар нь манай үзэж. Удам өгш болохоор Өмнө Говь биш Баянгар аймгийн Шинжис сумын аймгийн алдарт яач Намсрангийн мөнгө Монгол хамаад ботхон тийм ээ. Тэгээд үүнийд ташрамд болоод Монгол хата маш их баярлалаа. Төрөөдүүдээ маш их баярлалаа. Манай сум аймгийн алдарт яач нэргэн сумья найстаа маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь саяруулах сайн сайхан мөхнийг хүсээрөө. Сая 29-нд ноён сумынхаа наадамд айргийн дөрвөр хурдалчаа тэгэл өнөөдөр ам үзэлтэл. Тайлэг сайхан уралдаж хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Маш их баяртай байна. Тэгээд Баяндаалаас сумынхаа тэмээний баяр төрж хар тайлга шилбэн тайлга аргийн 3-оор тагуулсандаа маш их баяртай байна. За өнөөдөр хэд дээр эндийн нэр дээр За унаач өсгөө дүүгэх нэр дээр явуулсан. Мөнгө насангийн өсгөө дүү дээр явуулсан. Тэгээ энэ тайлаг маань Тормон насанд нь Баянгар аймгийн Шинжис сумын аймгийн алдарт байж Сүхтөгийн Баатар гэдэг нь авсан. Тэгээ найздаа маш их баярлалаа гэж хэлж байна. Тэгээ надад бас хурдан байсан. Хамбог сум, Баян сум гэдэг Сэврээ сум гэдэг бас тань баяр наадмуудад төрүүлж харсан байгаа. өнөөдөр сумынхаа наадамд хайрглаа баяр хүргэе. За тэглээ. Сайхан байна. Ингээ Баяндаалаа сумынхаа наадамд нууц алтар тайлаг маань 10 дахь мордож сайхан хайрглаа. Хайргийн даваар урдсанд баяртай байна. Энэ жил одоо 10 уралдаж байна. Сая улсын бусдад очиж сайхан 10 гараад ирсэн. 3 төрүүлж 7 5 юу 6 хайрыг туу да. За Өмнө Говь аймгийн Баяндаалаас 2026 оны Тэмээчдийн баяр наадмын хурдан шилбэн тайлгны уралдааны байр шагналыг одоо гардуулж байна. За шилбэн тайлгны уралдаан бас ширүүхэн сайхан өрсөлдөөн өнтэй боллоо. За ингээд төрүүлж яригдсан тайлгнуудын эзэд өрөмшил медаль мөнгөний шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За багийн удирдлагууд, сум орнотын удирдлагууд, баяр наадмын зохион байгуулагчдууд одоо гардуулан өгч баяр хүргэж байгаа. За дашин дуулгахад Өмнө Говь аймгийн Баяндаалаас баяр наадмыг за Эрмүүн зэт хариуцлагатай вебсайт компани, Савсков хариуцлагатай вебсайт компани хамт олон ивент итгэж оролцсон байгаа.
За Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан уралдаан тэмцээн бол шилмэл тэмээнүүдийг одоо тодруулах уралдаан тэмцээн байлаа. Шилмэл тэмээнүүдийн хувьд одоо шилмэл буур, шилмэл энгийг одоо тодруулах үйл ажиллагаа болсон байгаа. За энэ одоо тэмцээнд Өмнөг аймгийн Баян далай сумын Тэмээчин Ардам малчид маань бас тэмээн зүсргийнхаа хамгийн одоо шилмэл сайхан буурнуудыг шилмэл энгнүүдийг авчирч одоо оролцсон юм аа. За ингээд шилмэл буурны төрөлд Өмнөг аймгийн Баян далай сумын малчин Сүхбөөгийн улаан буур, за Батуултын хөрөн буур, Наран хүүгийн хөх буур, Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдартай Бантгарын үлзий сайхны хөрөн буур гэсэн одоо 4 буур өрсөлдсөө. За ингээд баяр наадмын үзэгч олонны төмний урдуур одоо буурнуудаа хөдөлж явж, за тусгаалan гарсан шүүгч нар одоо бууран тэмээний шилмэлүүдийг тодруулж, за бууран тэмээний хэв шинж хэлбэр хийц, за тэгээд бүхэл зүйлүүдийг одоо дүгнэж шимтгэлүүдийг одоо тодруулсан байгаа. За ингээд шилмэл буурны төрөл тэмцээний дүн гарахад 1-р байранд Наран багийн Тунгалгийн Батуултын одоо буур 1-р байранд орсон бол 2-р байранд Наран багийн Динсмагийн Наран хүүгийн буур, за 3-р байранд Наран багийн Бантгарын үлзий сайхны буурнууд одоо шалгарсан амжилтыг үзүүллээ. За ингээд баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр шилмэл буурны төрөлд амжилтаа оролцож шалгарсан буурнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За буур 1-р байранд орж баяр хүргэе. За баярлаа. За өөрөөс хамаараа үсгэж. Томлог Батуултын Би Баян далай сумын Наран багийн малчин Тоглыг батлдаг юм байна. За буурныхаа талаар. За манай буур нөгөө манай улаан буур төрүүлсэн бол 2-р байранд Дэнсмаг Чигмэдийн мөг хөтий. Харгуу бууругамаа. Манай 3-р сумын батлаад байх гэсэн үг. За Наргуугийн буур өнөөдөр 2-т орсон байна баяр хүргэе. За буурныхаа 2 бол бууруудын шагналыг Одоо ламын гэний улаан тэмээний удмын бууруга Баян аймгийн Баян лиг өгшөлттэй тавиа. За ер нь энэ төрлийн тэмцээнд орж ирсэн үү? Үгүй энэ анхныхаа. За төрүүлж барь. 3-р байр эзэлсэн. Алдартын буур 3-р байранд орсон байна баяр. За баярлалаа. За өөрийнхөө буурны талаар. За миний буур одоо Монгол улсын алдартай номер 1 алдартай Батаянгийн Батхан нэмэ. Хамгийн чухал австай. Монгол улс Хэвтэй буур. живэтэн авсан тэмээ. Настай буур. Одоо 6 настай. За энэхүү Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын шилмэл бууруудыг одоо тодруулах үйл ажиллагаа амжилтаа явагдаж хөндрөлсөний дараагаар за шилмэл энгнүүдийг одоо тодруулах арга хэмжээ явагдсан. За мөн л одоо энэ төрлийн тэмцээнд оролцож байгаа малчид маань за өөрсдийнхөө энгнүүдийг одоо сайхан авчирж ирж наадмын тал бага зөв тойруулж үзэгч олон түмэндээ харуулж за шүүгчнэр одоо эндээс одоо энгийн тэмээний бүхэл одоо хэв шимжийг харж шилмлүүдийг одоо тодруулах уралдаан тэмцээн маань одоо эхэлсэн байгаа. За энгинний төрөлд Өмнөг аймгийн Баян далай сумын Гомдоржийн хүрэн энг, Мегагийн улаан энг, Үлзий сайхны хүрэн энг, за Бэлэгтийн энг, Баян далай сумын малчин Сүхбөөгийн энг, Мөнгөтийн энг гэсэн одоо нийтдээ 5 энг одоо шилмэл энг тодруулах уралдаан тэмцээнд бас өрсөлдсөн байгаа. За ингээд одоо шүүгч нарын дүн гарахад 1-р байранд Наран багийн Мөнгөтийн 1-р байранд орлоо. 2-р байранд Наран багийн Гомдоржийн Сүхбөөгийн энг, за 3-р байранд мөн Өмнөг аймгийн Баян далай сумын Наран багийн Жумуугийн Бэлэгтийн одоо энэ 3-р байранд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр шилмэл энгиний төрөлд амжилтаа оролцож шагнал байранд одоо шалгарсан энгинүүдийн эзэн хүмүүст нь баяр хүргэж өргөмжлөл медаль, мөнгөний шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За өнөөдөр инг 1-р байранд орж баяр хүргэе. Өөрийгөө сайхан танилцуулаад тэнгэрийн хоёр. Би Баян далай сумын Наран багийн малчин Чигмэдийн Мөнгөтийн гэргийн Ариуна гэдэг юм байна. Би багасаа Тэмээч айлын хөхөд тэгээд манай тэмээг энэ инг маань төрүүлсэн инг маань зүс сайтай, саамгай, сүү сайтай инг манай өөрийн ботхон инг. За өнөөдөр инг 2-р байранд орлоо баяр хүргэе. За баярлалаа. За ингийнхаа хоёр. Манай ингийн 12 настай. Ноос сайд ихтэй 5 литр бараг шахуу саадаг. Олон инг сүйтэй ингнүүд гаргасан. Тийм сайн инг байгаа. Манай өөрийн ботхон инг. За манай сумын өөрсдийн уяачид хоёрт орсон да маш баяртай байна. Инг нутгийн одоо тэмээний баяр наадамд 3-р байранд орлоо баяр хүргэе. За баярлаа. Би нүгэн Баян далай уугуул манай ботхон тэмээ байгаа. Манай нэг
хөрөн буур байсан юм аа. Тэгээ нэг авч явсан. Аймагт 2019 онд аймаг төрүүлээд 20 онд төрүүлсэн. Би их багтаа тэмээ унах тусам сайхан том болж биеийн задартай юм билээ. Тэгээ би унаж тэрний л ботгоноод байгаа. Ер нь сайхан сүүтэй, ноос ус сайтай тийм л тэмээнүүд байгаамаа. 19 норм одоо бүртгэж одоо гарсан. За 22 дугаартаа урдааны дундад хурд нормод одоо өмнө аймгийн баян тайзан байж. Дэнсмагийн Баянбаатарын нормод одоо сая цомын алдар ажилласан. Дэнсмагийн Баянбаатарын нормод 10 зуртаа төсөж байгаа гэж байна. За өнгөн дээр 43 дугаартаа урдааны дундад Баян хонгор аймгийн шинжлэх ухааны Бямцангийн Санжид мод одоо урд норм өнгөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. 3 дээр 25 дугаартаа урд нормод өдөрийн нормодоор 3 дээр одоо очиж байгаа гэж байна. Өмнө аймгийн хөрмөн сүмийн уяаж Цагаан хүүгийн Хатан баатарын одоо урд норм 3 дээр нойрхон одоо 3 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За 4-5 мөр дээр өмнө аймгийн Сэврээс өмнөж өнөрийн Бөчхүүгийн одоо урд норм бас одоо өдөрийн нормод одоо орж ирсэн байна. Өмнө аймгийн 3 дэсм аймгийн алдарт уяаж Урмат засгийн Түн баярын норм одоо 70 малгаад өгдсөн. Эхний 3 нормны дунд нь одоо уршиж харагдаж байна. За хамгийн наатын нормод одоо 43 дугаартаа урдааны дунд орсон урдан норм шүү үзэгчтэй. За энэ одоо өмнө Баян хонгор аймгийн шинж хэлсэн Бямцангийн Санжид молмын одоо урд норм 44 дугаартаа өнөөдрийн баян наадам урдан нормны урдааныг хөтөлсөн бол 5-6-гийн бөөрөн дээр өмнө аймгийн 3 дэсмийн сүмийн алдарт уяаж Сарантайгийн Мягмар сүмийн одоо урдан шаард нормод орсон байна. Өмнө аймгийн Хаан гэрсэн мөцгөөс аймгийн бүсийн урдаанд бас айр гэсэн норм одоо өнөөдрийн төрүүлсэн норм одоо орж ирсэн харагдаж байна. За наадлаар нь 33 дугаартаа урдан норм нэлээд тэр өгүүлдэ орж ирээд хурц нормны урдааны өдөр дээр одоо гарч ирлээ. За ингээд одоо энэ 33 дугаартаа норм одоо өмнө аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт байж Дэргүүн сүмийн одоо урд норм ойрхон явуулсан. За одоо 54 дугаартаа урдан норм одоо өнгөний норм дэрсэн. Өмнө аймгийн ноён сүмийн байж Ирхэн баярын Чой жамцын норм одоо саатлаар харгалт улаан гүцтэй хармалгаад өгдсөн. Урдан шаард норм одоо өнөөдрийн баян наадам урд нормны урдааныг хөтлөөд одоо гараад ирсэн харагдаж байна. За 43 дугаартаа Баян хонгор аймгийн шинж сүмийн Бямцангийн Санжид молмын норм одоо урдан нормны урдааны өнгөн дээр байгаа. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан норм за тэр хийн дээр гарч иж байгаа тэр 54 дугаартаа урдан норм одоо өмнө аймгийн ноён сүмийн Эрхэн баярын Цой жамцын одоо урдан норм байгаамаа. За 6 долоогийн бөөрөн дээр тэр жижиг хүүхдүүдийн шаард норм болоод өмнө аймгийн 3 дэсмийн сүм алдартай Сарантайгийн Мягмар сүмийн одоо урдан нормны урдааны 6 долоогийн бөөрөн дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За ингээд 6 долоо за архны одоо тормнуудыг одоо харуулъя. Арын тормнуудыг одоо харуулъя. 25 дугаартаа урдан норм бол араас одоо зүтгээд ороод ирсэн одоо уршиж байгаа. За энэ одоо 25 дугаартаа норм бол одоо энэ өмнө аймгийн хөрмөн сүмээ Цагаан хүүгийн Хатан баатарын шаард норм байна. Араас 95 дугаартаа урдан норм ороод ирсэн. Өмнө аймгийн 3 дэсмийн Цэрматын ангагийн шаард норм ороод ирлээ. 102 дугаартаа урдан норм энэ бөөн тормны цаг урдаа гарч ирсэн. Баян хонгор аймгийн шинж хэлсэн уяаж Золбоогийн одоо хурдан хавцан норм гэж шүү үзэгчтэй. За хамгийн алдар энэ 68 дугаартаа энэ нормыг одоо харуулад уршилъя. За энэ одоо өмнө аймгийн хөрмөн сүмээ Башнамжлын Баяжнымын одоо урдан шаард норм гамаа. За одоо уршлъя. За ер нь одоо урдан нормны урдааны зул задраагүй бөөндөө одоо ургиж байгаа. За ингээд ихний одоо тормнууд бол зайлах шинж байна уугүй юу. За одоо 1 км гарантай одоо хугацаа үлдээ тийм 10 тормны хоорондоо нэг аатайхан уралдаан гэдэг чинь гархандаа үзэгчтэй. Аль нь одоо айрыг төрөв хүртгийг одоо тун удахгүй бүгдээрээ харах болно. 10 тормны хооронд бол одоо үнэхээр өдөвчтэй уралдаан бол одоо гарч байна. Цаатлаар одоо өнөрийн мөшгөөгийн одоо урд норм өмнө аймгийн Сэврээс сумын алдарт байж өнөрийн мөшгөөгийн одоо урд норм гараад ирсэн байгаа. За 43 дугаартаа Баян хонгор аймгийн шинж хэлсэн байж Бямцангийн Санжид молмын цовоошор одоо яг энэ хар малгайтай хар говцтой өгдөнц норм одоо яваад байгаа шүү. Яагаад түрүүл яваад байна? За ингээд одоо энэ тормнууд бол одоо хөтөлцөө одоо өршөж байгаа. За 54 дугаартаа уралдааны дунд одоо мөрдсөн. Баян өмнө аймгийн ноён сүмээ Эрхэн баярын Чой жамцын одоо урдан шаард норм энэ улаан конвенц одоо өгдөнцөн. За түүний ард дээр явж байгаа торм бол хиний торм багш өмнө аймгийн 3 дэсмийн Цэрматын ангаргийн торм. За цаалттай нь 22 дугаартаа уралдааны дунд мөрдсөн урдан норм бас одоо өдөрийн урд уралдааны гасан цагаас яаж байгаа өмнө аймгийн баян талаас байж Дэнсмагийн Баянбаатарын одоо урдан норм. За түүний одоо урд дээр явж байгаа тэр жижигхэн шаард норм бол өмнө аймгийн 3 дэсмийн сүмийн алдартай Сарантайгийн Мягмар сүргийн одоо урдан норм одоо урчилж байгаа. За Мягмар сүргийн Сарантайгийн Мягмар сүргийн урдан нормын цаатал дээр одоо хурдан хар торм боц одоо гасан цагаас сүзүүрийн уралдааны хийгээд одоо яваад байгаа. За энэ торм бол одоо өмнө аймгийн хөрмөн сүмээ Цагаан хүүгийн Хатан баатарын одоо урдан норм Сумын алдартай Цагаан хүүгийн Хатан баатарын торм байгаа. За барай бол одоо нэг 500 м-ийн за үлдээтэй. Хаяа 10 тормны уралдаанд нэг аатайгаа уралдаан боллоо там. Өнөрөөгийн мөшгөөгийн урдан норм за суураад гараад ирсэн шүү. Суураад гараад ирсэн.
За ингээд өмнө говийн Сэврээсмийн уяач өнөрөн мөшгөөгийн одоо хордон нурам сугараад одоо гараад ирсэн. Цаатлаар 11 дугаар доролтонд өмнө говийн 3 гэсэн байж 5-гийн Бямбагийн шарт турм. За нэг толгойн хугацаасан 5-гийн Бямбагийн шарт турм байсан биш үзэгчтэй. 5-гийн Бямбагийн шарт турм одоо гараад ирсэн. Наатлаар өмнө Баян хонгорын шинжилсэн байж Бямцэрэнгийн Санжид молмын цаваашаар одоо уршилсан. За мөн одоо 33 дугаар доролтооны дунд одоо мурдсан өмнө говийн Сэврээсмийн амин алдарт уяач эргүүн сүмьягийн одоо хордон нурам. За энэ наад орж байгаа Саранцайгийн Бямцэрэнгийн шарт турмыг харж байгаараа ингээд дүүхцээд үзүрлгөө төмөггүй урдааныг гаргадаг. Эхний 5 дудаа багтлаа да. За ингээд цаваашаар төрүүлгэнөө цаад Мягмарсангийн дараа Саранцайгийн Бямцэрэн яг одоо ингээд үзүр дээрээ төрүүлдэг юм байлээ. Төмөггүй урдааныг гаргадаг юм байлээ. За ингээд өмнө говийн 3 сүмийн Саранцайгийн Бямцэрэнгийн шарт турм төрүүлээ үзэгчтэй. Баян хонгорын шинжилсэн уяач Санжид молмын цаваашаар орлоо. 11 дугаар доролтооны дунд урдсан 3 дэсийн Бямбагийн одоо хордон нурам одоо орлоо. Өнөрийн мөшгөөгийн турм хайргийн дөрөвдөр одоо хордорлоо. За 95 дугаар доролтооны дунд урдсан 3 дэсийн Цэрмбатын ангын одоо хордон торм одоо хордорлоо. За 25 дугаар доролтооны цагаан хүүгийн Хатанбаатарын торм одоо хордорлоо. 54 дугаар доролтооны дунд одоо мурдсан өмнө говийн 8 сүмж Ирхэн Баян Чойжумцын шар турм одоо хордолж байгаа харагдаж байна. За мөн одоо бас өмнө говийн Баян далаас мөн Тэнцмагийн Баянбаатарын одоо хордны шар турм одоо хордорлоо. Ингээд бас л одоо үзүүрийн уралдаа ийм л одоо айхтар бол одоо хордон тормны уралдаа өмнө говийн 3 сүмж Хурган засгийн Түн Баяны одоо хордон нурм одоо орж иж байна. За ингээд таагүй хордон тормны уралдааны хүргэлээ. Баярлаа. За миний торм одоо 6 10 уралдаад 4 орж байна. За Сүмбай алдарт уяач бушгүй өнөөдөр сайхан тормоо харагдуулаа баяр хүргэе. За баярлаа. За торм энэ жил хурдан байгаа. Тормны талаар яриад тий. За тэгээ энэ Монгол сайлтад мөнгө баяах юм байна. Бэлгэн төгсөн торм байгаа. Тэгээ ийм хурдан байв гэсэн ахтай баярлаа гэжлээ да. Жил хаана орж байгаа? Энэ жил Дорноговын хатан болог төрүүлээд хаан богцсон дам үзүүлчихэд ирсэн. За наадам сэтгэл байгаа юм тий. Нөө наадам дэлгэр өргөнлөөр сайхан наадам болж газар хурц суулсан сайхан наадам болж нөө. Алтартын торм сайхан харагдлаа баяр хүргэе. За маш их баяртай нөө. За торм энэ жил хэд дэх уралдаа? За энэ жил 5 дахь уралдаад 4 орлоо. Хаанах торм бэ? Манай Батхан торм байгаамаа. За наадам сэтгэл байгаа юм тий. За энэ сайхан наадам хийж байгаа энэ Баяндлаа нутгийн ард түмэндээ сайхан үйлжиж одоо сайхан аварчхын одоо их мэд төргийа. Өмнө говийн Баяндлаас 2026 оны Тэмээчдийн Баян наадмын хурдан тормны уралдаанд төрүүж яригдсан тормуудын байшин хэлэг дагардуулж байна. За Баяндлаас анх удаага одоо 4 насаар одоо тэмээгөө ордуулсан түүхэнд үлдэх юм сайхан баяр бол 2026 оны Баяр наадам байлаа. За ингээд тормны уралдаанд төрүүлж яригдсан тормуудын эзэн хүмүүст нь Сумар нутгийн удирдлагууд, Баяр наадмын зохион байгуулагчид, за багийн удирдлагууд гэдэг одоо бас ивент гишүүдийн төлөөллөд шагналын одоо гардуулан өгч баяр хүргэж байна. Урмжил медаль, мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан юм аа. За ингээд өмнө говийн Баяндлаас тэмээний Баяр наадмыг за Эрмүүн зээл хариуцлагатай бицэд компани Саусго Сенс хариуцлагатай бицэд компани хамт олон гэсэн ивент гэж хамтран зохион байгуулсныг дахин дуулгахад таатай байна. За өмнө говийн Баян далаас 2026 оны Тэмээчдийн Баяр наадмын үеэр за малчтын зөвлөгөө одоо зохион байгуулагдлаа. За ингээд өмнө говийн Баян далаас бүх багийн одоо малчид маань нэгэн дор чуулж за өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж за сум орон нутгийн одоо удирдлагууд олон талын зөвлөгөө мэдээлэл өглөө. За төр тусгаас гаргаж байгаа шийдвэрүүд сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар бас сум орон нутгийн удирдлагууд бас мэдээлэл өгсөн бол за Баян далаас үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон за төрийн бүс байгууллагуудын зүгээс энэ цаг үед хэрэгжүүлж байгаа ажил бүтээл амжилт за зөвлөгөөг бас нийт малчтад өгч малчтын зөвлөгөөс өргөн дэлгэр олон талын ач холбогдолтой болсон байгаа. Говийн жонон бүжгийн наадмын хөрлөмөд авт
Дөрвөн сайхан хоёр хамтлагийн бүжигчид. За өнөөдөр Баян Ласманд бас Малтын зөвлөө 2026 арга хэмжээ бас эхэлж байна. Тэгээ энэ нь бол бас малчид иргэдийнхаа одоо санхүүгийн болон амьдрах ухааны мөн одоо эрүүл мэндийн талаар сургалт мэдээллийг хийж мэдлэгийг дэвшлүүлэх. За өнөөгийн бас сум буран нутгийн хийж байгаа ажлуудын цаг үеийн мэдээллүүдийг одоо иргэдэд хүргэх. За цаашлаад бас иргэдийн хамгийн гол асуудал бол одоо эрүүл мэндийн асуудал байдаг. Энэ эрүүл мэндийг дэмжих хүрээнд одоо бас малчид иргэдийн чөлөө цагийг одоо зөвлөсөн өнгөрүүлэх. За иргэдийн эрүүл мэндэ спортыг дэвсэн нийтийн мэндийн мөрийг хөгжүүлэх зорилгоор бас спортын арга хэмжээтэй хамтран зохион байгуулж байгаа. Тэгээ энэ бол цаашлаад одоо иргэд маань бас нөхөрл хамтын ажиллагааг бэхжүүлж иргэд хоорондын одоо нийгмийн эерэг нөлөөлөл бий болох ийм одоо давуу талуудтайгаар энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За ирж байгаа юм байна. За ингээд ойрын зоо одоо уралдаа эхэлсэ 3 км зурлан. За яг одоо шууд очиод игнээ зогсоороо яваараа. За ингээд нийтдээ 19 тийм өнөөдрийн баян наадмын одоо Өмнө Гоомгийн Баян талаас 23 тэмээгч тийм баян наадмын ойрын зай хамгийн одоо сонирхолтой явагддаг одоо тэмээ бол яг уралдаан бол яг харахгүй ойрын зай одоо хэлдэг. За Өмнө Гоомгийн Баян талаас Монгол улс алдартай мөнхтүүдийн мөнхийн одоо урдны шар тэмээ гарч ирсэн харагдаж байна. За 3 дээр Өмнө Гоомгийн Урамцсан аймгийн алдартай Урмал засгийн Төм баярыг одоо урдан улаан тэмээ 15 дугаартай уралдааны зэмд одоо урсан тэмээ гарч ирсэн харагдаж байна. 2 дугаартай уралдааны зэмд одоо марцсан урдан тэмээ бол за энэ одоо Өмнө Гоомгийн Хөрмөн сүмийн үе Бат чулууны Төмбөрийн одоо улаан тэмээ одоо 0-2 дугаартай гарсан байгаа харагдаж байна. 21 дугаартай урдан тэмээ Өмнө Гоомгийн Баян талаас байж Батцэнгэлэн Батболдын одоо урдан хөг тэмээ 5-6-гийн бөөрөн дээр одоо гарсан харагдаж байна. За Монгол шор одоо хөдлөсөн хэвээрээ үзэгчтэй. За цаатлаар 0-1 дугаартай урдааны зэмд орсон Өмнө Гоомгийн Баян талаас сүмийн яаж Баян Батцэнгэлийн Батболдын одоо урдан улаан тэмээ 2 дээр одоо гарч ирлээ. 2 дээр гарч ирлээ. За 5 дээр явж байгаа одоо урдан улаан тэмээ бол 98 дугаартай урдааны зэмд одоо морцсон тэмээ. За энэ одоо Өмнө Гоомгийн Баян талаас байж Мөнгө насангийн өсгөрийн одоо урдны шар тэмээ явж байгаа. За Үзүүрийн 4 тэмээ бол одоо салах шинжтэй болсон. 13 дугаартай уралдааны зэмд одоо морцсон урдан тэмээ одоо өнөөдрийн Баян наадмын хурдан хатны уралдааныг бол одоо хөтөлсөн одоо богино зайны уралдааныг хөтөлсөн байгаа. Өмнө Гоомгийн Баян талаас Монгол улсын алдартай байж мөнхтүүдийн мөнхийн одоо урдан шар тэмээ одоо хөтөлсөн байгаа. Түүний арал дээр 15 дугаартай урдан тэмээ гарч ирсэн. За энэ одоо Өмнө Гоомгийн Гурван засгийн аймгийн алдартай байж Урмал засгийн Төм баярын одоо урдан шар тэмээ 2 дээр шүү үзэгчтэй. 2 дээр 0-1 дугаартай уралдааны зэмд орсон Өмнө Гоомгийн Баян талаас байж Батцэнгэлийн Батболдын одоо урдан шар тэмээ 3 дээр одоо гараад ирсэн. 3 дээр одоо гараад ирсэн. Жоо хойшоо суугаарай. Арын тэмээнүүдэд харуулъя. 5 дээр 43 дугаартай урдан тэмээ одоо гарч иржээ. 43 та хар тэмээ бол одоо Баян Гоомгийн шинжлэх Сүгтогоогийн Баатрын одоо урдан хар тэмээ. Сая ноён сүмийн тэмээний Баян наадмын богино зайны уралдаан төрүүлчихэд ирсэн хар тэмээ бол одоо 5 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. 6 дээр дараагийн тэмээ бол одоо цогоотоо орж ирлээ үзэгчтэй. Энэ одоо Өмнө Гоомгийн Гурван засгийн дондвийн аван дөрж байгаа одоо урдан шар улаан тэмээ энэ одоо улаан тэмээ 6 дээр одоо орж иж гарч байна. Ер нь одоо урагшлаар гарч байна. Жоо хойш суучаарай. 0-2 дугаартай уралдааны Өмнө Гоомгийн Хөрмсөн байж Бачулууны Монгол улсын аварга малчин аймгийн алдартай байж Бачулууны Төм баяр улаан тэмээ одоо орж иж гарч байна. За мөн одоо энэ 1 дугаартай урдан тэмээ бас араас зөрөг орж ирсэн үзэгчтэй. Энэ одоо Төм баяр алдартай улаан тэмээ энэ одоо орж иж шүү. 1 дугаартай Төм баяр алдартай улаан тэмээ аварга улаан тэмээ энэ одоо орж иж гарч байна. За одоо урагшлнаа. Одоо урагшлахгүй Үзүүрийн 5 тэмээ ч юм бол үзсэн шүү дээ. Үзүүртэй уралдааны гэсэн богино зайны уралдаан хамгийн одоо богино зайд хамгийн одоо урд гаргадаг тэмээнүүдээс манай уяачид маань сойж уйж хурдлуулж одоо энэ сайхан тэмээнийхэн Баян наадамд одоо оролцдог болсон байгаа. 7 дээр Өмнө Гоомгийн Баян талаас сойж Мөнгө насангийн өсгөрийн урдан шар тэмээ. За 59 дугаартай урдан тэмээ ч юм одоо Өмнө Гоомгийн Гурван засгийн дондвийн наан дээр чинь одоо урдан улаан тэмээ. За энэ одоо 59 дугаартай уралдааны зэмд одоо орсон. Энэ улаан тэмээ одоо бас 4-6-гийн бөөрөн дээр дуржуулж байна. Түүний уралдаар одоо хиний одоо Өмнө Гоомгийн Хөрмсөн байж Бацгийн Баян мөнхийн одоо урд улаан тэмээ шүү үзэгчтэй. Нэрийн говцтой урлааж удсан Бацгийн Баян мөнхийн урд тэмээ. За ингээд 4 тэмээ тасарчаа үзэгчтэй. За 500 м залсан Монгол шар одоо үзсэн байна. Өмнө Гоомгийн Баян талаас Монгол улсын алдартай байж мөнхтүүдийн мөнхийн одоо урд нь шар тэмээ одоо хөтөлсөн хэвээрээ. Наалтарнаас Сүгтогоогийн Баатрын одоо урд хар тэмээ орсон Баян Гоомгийн шинэ жилээс дурж байгаа. Хамгийн цаатал
талаар Өмнөг аймгийн 3 төсмийн аймгийн алдарт уяаж орон засгийн төв баярын одоо улаан тэмээ одоо урагшилж байгаа. 0-1 дугаартай уралдааны зөв Өмнөг аймгийн Баян далай сумын уяаж Батцангидын Батолдын одоо орд нэмээ энэ 3 тэмээний дунд нь одоо урагшилж байгаа шүү. За ингээд үзүүрийн 3-4 тэмээ тасарсан байгаа зөвштэй. За өнгөн дээрээ бол одоо Монгол шар одоо хөтөлсөн хэвээрээ л одоо урагшлаад байгаа. За ингээд үзэгчдийн үзүүр одоо орж ирэхэд Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээчдийн баян наадмын богны зайны уралдааны түрүү аймгийн тэмээнүүд орж ирэхэд Өмнөг аймгийн Баян далай сумын Монгол Улсын алдарт уяач мөнхтүүдийн мөнхийн одоо орд нь шар тэмээ одоо төрүүлээ үзэгчтэй төрүүлээ. За одоо арын тэмээнүүдийг оруулнаа. Уран бүтэцгийн төв баярын одоо ордон тэмээ одоо амын үзүүн одоо ордолж харагдаж байна. За хэний тэмээ одоо орсон 0-1 дугаартай Батулдын ордон тэмээ одоо орж ирлээ. 0-2 дугаартай уралдааны замд одоо морцсон Наван Төв баярын ордон тэмээ одоо орж лөө. За ингээд арын төв Сүхтгог Баатарын одоо ордон хар тэмээ одоо орж ирж байна. 1 дугаартай уралдааны замд морцсон Хөрмөн сүмэж Бачулууны төв баярын улаан тэмээ одоо энэ одоо орж ирж харагдаж байна. За ингээд одоо богино зайны уралдаа ийм л одоо богинохон бөгөөд одоо энэ сайхан ихтэй хүчтэй ийм одоо суралдаанаар дүүрэн болж өндөрлөө. За Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээчдийн баярын наадмын үеэр зохион байгуулагдсан богны зайн уралдаанд амжилттай оролцсон тэмээнүүдийн эзлээд нь байшингалыг одоо гардуулах хүч баяр хүргэж байна. За Өмнөг аймгийн Баян далай сумын тэмээчд уяачид бол улсын хэмжээнд бол одоо богны зай хуралдаанаар бас алдартай. За улсын хэмжээнд одоо бас буухай тэмцээнд бас 2 удаа аваргалж исэн. За богны зайд одоо бас энэ нутгаас олон уяачид маань бас улс аймгийн бүсийн одоо уралдаануудаас олон сайхан амжилтыг гаргаж байсан төгтэй. За ингээд төрүүлж яригдсан тэмээнүүдийн эздэд нь баяр хүргэж хөрөмжил медаль, мөнгөн шагналыг хардуулан өгч баяр хүргэлээ. Тэгэхээр өнөөдөр нутгийн наадам цагаан өргөн дэлгэр болж байна. Баяр наадмын эсрэгтэй болчихгүй юу? За Өмнөг аймгийн Баян далай сумын сумын аварга шалгаруулах тэмээний уралдаан маш сайхан өнөр өтгөн газараас олон унаач уяач ирсэн өнөр өтгөн сайхан наадам болж байна. За ер нь одоо энэ уяачтай холбооны талаар ярихгүй олон жил сайхан доктортой ажиллаж байгаа аймагтаа бас одоо үйл ажиллагаа тэргүүлдэг шүү дээ. Тэгээд өөрөө одоо энэ уяачтай холбооны талаар ярихгүй. За манай мандах наран тэмээн соёл уяачтай холбоо нарийн бичгийн дарга төр тайван өдөр зохис өвлийн гишүүн мөнхтүүлийн мөнх үеийн Ууган баяр бат сайхан жавхлан төгсгсөн нөхдүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Манай мандах наран тэмээн соёл уяачтай холбоо аймагтаа тэргүүлдэг Монголын хамгийн анхны улсын алдарт уяачтай 10 гаруй сумын алдарт уяачтай 10 аймгийн алдарт уяачтай тийм холбоо байгаа. Наад маш сайхан боллоо. Нутгийн дасаа ерөөлөг үлдээ. За бүгдээрээ элгээрээ хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сар шиндээ сайхан шинжлээд амжилт төвтөр дүүрэн сайхан оролцох болтугай гэж өрөөё доо. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ Өмнөг аймгийн Баян далай сумын 2026 оны Тэмээний баяр наадмыг бүрэн эрхээр сурвалжлан хүргэлээ. Нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан сумын одоо удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагч нартай талархал төвшүүлье. За хурдны үлгийн нутаг Тэмээний өв соёлыг одоо үнэтэй сайхан тээж ба Баян далай нутгийнхаа ард иргэд хөдөлмөрчд малчин түмэнд энэ харваагийн хамгийн сайн сайхан мөхнийг хүсэнгөрөөж энэ удаагийн нэвтрүүлгийг жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.